Улаанхайд хотоос мэдчилж байна. Улаанхайд одоо уулынхаа хормойд байдаг энэ их хот бол одоо 4 сая гаруй хүн амтай бас маш том хот юм байна. Одоо бид Улаанхайдын музейд ирээд байна. Улаанхайдын музей бол одоо Кёдоны үеийн баялаг одоо дурсгалтайгаараа ихээхэн алдартай нөгөө алдарт хашлуутай одоо тэр музей. Одоо энэ музейг орж үзэж сонирхцгаая. Энэ музей маань бас 2019 онд байгуулагдсан 8422 м2 талбайтай шинэхэн маш сайхан бас архитектурын содон шийдэлтэй ийм музей байна. За Улаанхайд бол одоо археологийн олдороор маш баялаг газар юм байна. Тэгээд тэрэн дотроо одоо ногоон хашаар хийсэн амьтны хэлбэртэй одоо археологийн олдорууд бол маш олон олддог. Үүнээс одоо энд бол одоо дуураймал нь байгаа. Гэхдээ яг энэ газараас олдсон Хятадын улсын төв музейд байдаг одоо хашлуу гэдэг алдарт олдор бол одоо эндээс олдсон 26 см-ийн өндөртэй одоо тийм хашаар ногоон хашаар хийсэн луу. Энэ нь болохоор одоо 6500-аас 5000 жилийн өмнөх үе тооцогдох луу. Одоо энэ нь болохоор хятадууд одоо луун шүтлэгтэй байсан гэдгийг одоо батлах түүхийн хамгийн ихэнх үеийн олдор гэдгээрээ маш алдартай юм байна. Тэгээд энэ олдор бол одоо энэ музейн хамгийн одоо нэрийн хууц болсон үн цэнтэй олдор юм байна. За Хятадд ажиллаж амьдарч байгаа олон улсын сэтгүүлчид болоод Хятадын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныг одоо Өвөр Монголын засгийн ордноос зохион байгуулж байгаамаа. Тэгээ өнөөдөр эхэлж байгаа сурвалжлагын аян маань одоо Улаанхайдын музейгээс эхэллээ. Бид одоо 7 хоногийн хугацаанд Өвөр Монголын Улаанхайд, Шилийн гол аймгийн нутаг ус тэгээд байгалийн үзэгдэлт газруудаар аялж аялангаа одоо сурвалжилж одоо Өвөр Монголын одоо өнөөгийн хөгжлийн үед явцтай танилцах юмаа. Манай сэтгүүлчдийн багт бол одоо 10-аад улс орны 40 орчим одоо гадаадын сэтгүүлчид болоод Хятадын төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчид хамрагдан хамт ажиллаж байгаа. Орон орны найзуудаа сайн байна уу гэж шууд бодгоцгаасан да. Тэгээ одоо манай айлтай хамт байгаарай. Би одоо үзэж харж байгаа зүйлээ өдөр өдөртөө та бүхэнд аль болохоор одоо хичээнгүйлэн хүрэх хийж хармайх болно.